Америк дархан суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухаан танин мэдхүйг их хэл дээрээ төгөөр асчлуу миний бие Монгол улсын Улаанбаатар хотод сайн сайхан бүхнийг хүсэн мэдчилж байна. За энэ удаагийн хамтран ажиллагчаар Solana фестивал ажиллаж байгаа. За ингээд өнгөрсөн 7 хоногт одоо хиймэл оюун техник технологи ертөнцөөр сайн сайхан юутай байсан талаар мэдээрэг орцгоё. За энэ удаагийн нэвтрүүлэг бол ерөнхийдөө л баг OpenAI компани түүх гэд баг хэлчих болохоор иймэрхүү мэдээний хөтөлбөр болсон байгаа. За эхний мэдээ бол OpenAI болон Microsoft компаниудын хамтаа ажиллагааны талаар ийм мэдээ байна. 2026 оны 4-р сарын 27-нд Microsoft болон OpenAI компаниудын вебсайтууд дээр нэгэн зэрэг нэг мэдээ гарсан байна. За хиймэл оюуны ертөнцийн бол хамгийн анхны томоохон хамтрлуудын нэг гэж хэлж болохоор энэ хоёр компани одоо хамтын ажиллагаа одоо өөрсдөө хамтын ажиллагааныхаа гэрээг л сунгаад одоо илүү уян хатан чөлөөтэй болгосон тухай ийм мэдээ байна. За 2030 хүртэл OpenAI өөрсдийн одоо ашгийг Microsoft-тай хуваалцах бол одоо Microsoft компани бол өөрсдийн ашгийг OpenAI-тай одоо энэ хамтын ажиллагааны гэрээн дээр бол хуваалцахгүй болж байгаа ийм одоо өөрчлөлт орж ирж байгаа юм байна. За өмнөх гэрээгээр бол GPT-г ашиглаж олсон бүх орлогынхоо 20%-ийг нь Microsoft одоо OpenAI-д бол ашигын хувь болгож өгөх ийм гэрээтэй ингэж тусгаж өгсөн байдаг. За энэ зүйл бол одоо ингээд зогсож байгаа юм байна. За OpenAI-ийн талд мэдээж энэ бол ашиггүй нь ойлгомжтой. За гэхдээ эннийхээ оронд одоо бас хэлцээрл юм чинь эннийхээ оронд юу авсан бэ гэхээр OpenAI өөрсдийн ашигын 20%-ийг бол Microsoft-д өгдөг болох гэж байгаа юм байна. За энэ яг л харилцан биевийнхээ одоо 20%-ийг ашигын 20%-ийг нь аваад байгаа юм шиг. Гэхдээ шууд болчихгүй 2036 32 он хүртэл бол энэ гэрээ нь үргэлжлэнэ. Гэхдээ Microsoft-ийн OpenAI-д оруулсан 13 гаруй тэрбум Америк долларын хөрөнгө оруулалтын хариуд бол ингэж 20% өмнө өгдөг байсан бол одоо бол нийт түн тодорхой дүнд одоо яг хүртэл энэ төлбөрөөр төлнө. За тэгээд яг тэр тодорхой дүндээ хүрчих юм бол одоо нийлбэр дүн хүрчих юм бол энэ 20% өгөхөө болох ийм гэрээ байгуулсан байна. За ямар ч хэлсэн OpenAI тавьд бол энэ одоо төлбөрөө төлж дууснаас хойш санхүүгийн хувьд бие даасан бүрэн тусгаар компани болно гэж ойлгож болохоор иймэрхүү зүйл болсон байна. За өмнөх хамтын ажиллагааны гэрээнд бол оюуны өмчийг бол ашиглах лицензийн AGI гэдэг зүйл гарч ирээд одоо Artificial General Intelligence буюу одоо хиймэл ерөнхий оюун ухаан, ерөнхий хиймэл оюун ухаан гэдэг байгаа тийм. Иймэрхүү зүйл гарч ирэх хүртэл явагдаж байгаа. Хэрвээ ийм AGI гараад ирэх юм бол энэ лицензийн ашиглалтууд нь бол ингээд аль аль талдаа цуцлагдана гэдэг иймэрхүү оюуны өмчийн лицензийн ашиглалт нь шууд зогсно гэдэг иймэрхүү гэрээтэй байсан. За AGI гэдэг нь л өөрөө бол маш тодорхойгүй нэг тийм зүйл байгаа. Ерөнхий хиймэл оюун ухаан гэсэн нэг тийм ерөнхий нэртэй яг юу AGI гарлаа гэж үзэх юм үгүй юм бэ гэдэг энэ маш тодорхойгүй зүйл болохоор ирээдүйд тийм эрсдэл авчирч болох тийм заалт байна. Гэрээний заалт байна гэд аль аль тал нь үн дээрээ буулт игээд 2032 он хүртэл OpenAI компани оюуны өмчийг бол Microsoft компани AGI гарч ирсэн ирээгүй хэрэглэх хэрэгтэй ийм болгож өөрчилсөн байна. За ийм сонин хилцлүүд бол явагдсан байна. За өөр нэг өөрчлөгдсөн зүйл бол хаалтын гэрээ байна. За OpenAI компани одоо загварууд нь зөвхөн Microsoft Azure буюу одоо Microsoft-ийн үүлэн технологи дээр л ажиллах хэрэгтэй гэсэн ийм хаалтын гэрээтэй байсан. За нэгэсэндээ бол Google, Amazon, Meta-ийн одоо өрсөлдөгч OpenAI-ийн тийм загваруудыг ашиглах OpenAI ч өөртөө тэр одоо бусад Microsoft-оос гадна компаниуд дээр бол үүлэн технологиг ашиглах хориотой байсан юм. За нөгөө талд бол Microsoft компани ч гэсэн OpenAI-с бусад компаниудтай хамтраад өөрсдийн гэсэн одоо хиймэл оюуны загвар бүтээх ч юм уу те хөгжүүлэх зэрэг нь бол хориотой байдаг. Ийм одоо гэрээ хэлцээр бол өмнө байдаг гэсэн бол энэ удаагийн хамтаа ажиллагааны одоо шинжилсэн гэрээн дээр бол энэ бүх хаалтын гэрээнүүд бол байхгүй болж байгаа байна. Ингэснээр бол OpenAI компани ч гэсэн Microsoft компани ч гэсэн илүү одоо эрхчлөөтэй болж байна гэх юм уу те. Би энэс хараад хамааралтай болж байгаа байдал нь бол ингээ байхгүй болж байгаа. За хэдийн Microsoft Azure одоо OpenAI-ийн гол үүлэн технологи хамтарч хэвээр үлдэх ч гэсэн одоо ер нь бол Google болон Amazon-ы AWS одоо Google-ийн Cloud гэж байдаг, Amazon-ы AWS гэдэг байгаа тийм. Энэ одоо зэрэг одоо 3 дахь үүлэн технологийн платформ дээр OpenAI-ийн хиймэл оюуны загварыг ашиглах болцоо нэгдэж байгаа юм байна. За энэ ч утгаар бол одоо маргааш нь буюу 4-р сарын 28-нд нь одоо энэ чинь нэг гэрээний хэлцээр нь бол 4-р сарын 27-нд гарсан бол шууд маргааш нь OpenAI компаниас өөрсдийн одоо загваруудаа 3 дахь үүлэн технологийн компани болох AWS дээр гаргаж байгаагаа зарласан.
За ийм мэдээ өгүүлс гаргасан. За AWS Bedrock гэдэг платформ дээр OpenAI загваруудад нэмэгдсэн байгаа. Одоо бол шууд ашиглах боломжтой болсон байгаа юм байна. За мөн одоо OpenAI гаргаж байгаа агентууд те. За өөр одоо юу гэдэг одоо бүх төрлийн Codex Modex мэтийн бүтээгдэхүүнийг нь AWS дээрээс ашиглах гэж боломж өрдөж байгаа юм. За энэ бол ерөөсөө энэ хамтын ажиллагааны гэрээний шинжилттэй холбоотой юм сайхан зүйл болсон байна. За ингэснээр мэдээж одоо нэг компани монополчлоос гараад өрсөлдөөний үр дүнд бол бид нар одоо буюу одоо хэрэглэгчид илүү сайн бүтээгдэхүүн одоо гар дээрээ авах болон дээрэс нь одоо бусад компани корпорациудын хувьд бол одоо сонголт нь илүү уянхтан болоод те ингээд өөрсдийнх нь мэдээллийн өгдлийн аюулгүй байдал одоо тэр гэрээ контрактын асуудлууд нь илүү одоо том давуу талтай сонголтыг өгж байна гэж одоо ойлгож болохоор байна. За тэртех одоо жоохон түүхээр их юм бол 1919 онд анх Microsoft компани OpenAI-д 1 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт одоо хийснээрээ анх ашигын төлөө бос байсан OpenAI компани өөрсдийн гэсэн үнэлгээ бүхий ашигын компани болж ингэж хувирсан байдаг. За уг нь бол анхны зорилго нь бол нэрнээсээ ч юу ойлгомжтой байгаа шүү дээ тий. Ашигын бос нээлттэй юм компани байна. Open гэдэг байгаа шүү дээ тий. Ийм компани байна гэж анх төлөвлөж байсан ч гэсэн одоо яг энэ мөчид л ерөөсөө 2019 онд OpenAI компани хийсэн маш том эргэлтийн цэг болоод ер нь ирээдүйн хамгийн том хиймэл оюунаар дагнсан компани болох эхлийг ингэж тавьсан гэдээ ойлгож байна. За энэ мөчөөс хойш л OpenAI компани болон Microsoft компани нэр бол байнга холбоотой явдаг болсон шүү дээ. Тэгээ өнөөдрийг хүртэл одоо 19 оноос хойш гэж одоо энэ хоёр бол хэлхэлтж холбогдоод бидний хэрэгцээ шаардлагыг хангаад ингэ явж байгаа. За анхны хэлцээрийн гол зорилго нь бол AGI бүтээх байсан гэд хэлчих болно. За OpenAI компани талаас бол мэдлэг, оюуны өмч байдалтай ажиллана. Microsoft компани зөвөөс бол техник хангамж буюу үүлэн технологи руу хангах зорилготой байсан. За уг нь бол анхны хамтын ажиллагааны гэрээн дээр бол OpenAI зөвхөн Microsoft-ыг л техник хангамжтай ашиглана гэсэн тийм хаалтын гэрээтэй байсныг бол санах хэрэгтэй. Түрүүн барс дурдсан тийм ээ. За ChatGPT гарч ирээд ер нь бол маш богино хугацааны дотор олон нийтэд маш амжилттай хүрээд за тэгээ маш том нэр хүндийн оргилд бол гинт гарах үед нь бол 2023 онд Microsoft хөрөнгө оруулж байгаа дүнг 1 тэрбумаас 10 тэрбум Америк доллар хүртэл өсгсөн байдаг. За ингээд Microsoft өөрсдийн баг бүх гол бүтээгдэхүүнүүдэд OpenAI одоо энэ хиймэл оюуныг нэвтрүүлж эхэлсэнийг одоо манайхан бол санаж байгаа хаа. За одоо жишээл Bing байна, Microsoft 365 одоо Office-ийн хэрэгцээнүүд те болон энэ GitHub гэх мэт бүтээгдэхүүнүүдэд бол Copilot нэрээр энэ хиймэл оюун тэр зам OpenAI-ийн хиймэл оюунууд маш эрчимтэй нэвтэрч эхэлсэнийг Microsoft-ийн бүтээгдэхүүн ашигладаг хэрэглэгчид маань сайн мэдж байгаа. За жишээлбэл одоо Bing байна, Edge гэх браузер байдаг те Office болон энэ Windows үйлдвэрлэлийн систем энэ ашигладаг бол Copilot-ыг бол маш сайн санаж байгаа хаа. За Microsoft компани уг одоо хамтын ажиллагааны хүрээндээ бол Google, Amazon гэх мэт өвлөн технологийн өрсөлдөгчтэй бол энэ 19 онд хийсэн 23 онд хийсэн том гэрээнүүдээрээ хол хайсан байдаг. Одоо ягаад гэх юм бол OpenAI бол маш том хиймэл оюуны одоо хэрэгцээ шаардлага байгаа гэдэг. Тэрийг зөвхөн Azure одоо нэг Microsoft-ийн өвлөн технологийн Azure нь хиймэл оюуны одоо хөгжүүлэлтийн гол платформ болно гэдэг ийм хаалтын гэрээнээс болоод бусд одоо энэ өвлөн технологийн компаниуд ажилуулах боломжгүй байгаадсан. За гэвч энэ хамтын ажиллагаанд 2023 оны сүүлээр бол маш том сэв суусан байдаг. Одоо түүх яваад байгаа шүү дээ тий. OpenAI-ийн захирал Sam Altman-ыг одоо удирдлага нь халсан байдаг. За тэрийг дагаад компани бүх ажилчид нь за бараг бүх юм да 97% одоо энэ ажилчид нь түүнийг дагаж гарна гэдгийг бол мэдэгдсэн. За ингээд Microsoft-ийн зүгээс бол ерөөсөө энэ Sam Altman болон одоо Microsoft-ийн захирал нь бол шууд Sam Altman болон OpenAI компани бүх ажилчдыг Microsoft компанид ажилуулахаар одоо ажилд авахаар юм урьсан ийм тохиолдол гарсан. За OpenAI компани бол одоо ямар ч гарцгүйгээр буцаагаад одоо Sam Altman-ыг халсан тушаалаас 5 хоногийн дараа шууд буцааж эрх мэдлийн сэргээгээд энэ компани бүтцийг хадгалж үлдсэн байгаамаа. Одоо ажилчид нь бол гараагүй ингэж үлдсэн. За дараагийн мэдээ бол бас OpenAI-тай холбоотой байгаа. Гэхдээ энэ хооронд хэдүүлээ төр амс хийгээд хамтран ажиллагч байгууллага танилцуулъя. За энэ удаагийн хамтран ажиллагч байгууллагаар маань энэ Казахстан улсын Алматы хотод 2026 оны 5 дугаар сарын 16-нд 19 цагаас болгож байгаа энэ Solana гэдэг фестивал оролцож байгаа. За энэ зүүн Казахстан улсад дэлхийн хэмжээний хөгжмийн фестивалийн төв болж байгаа ийм зүйл үйл явдал болж байна. За олон улсын супер оддын нэг одоо энэ тайзан дээр цуглуулах
цуглуулах ийм үйл ажиллагаа болох гэж байгаа юм байна. За тэгэхээр дэлхийн одоо түвшний энэ шоуг биер мэдрэх маш ховорхон боломж бол манай монголчуудад маш ойрхон олдож байгаа юм байна. За цогцолтонд бол ирэх уран бүтээлчд бол Timbaland байна, Busta Rhymes, Pussycat Dolls хамтлагийн одоо дуучин Nicole Scherzinger, Carrie Hilson, Florida, Tyga гэх мэтлээ одоо уран бүтээлчд хурж ирж одоо уран бүтээлээ одоо сонирдуулнаа. За тэгээд энэ нь одоо фестивалыг зохион байгуулж байгаа 8 жилийн туршлагатай Казахстан, Ташкент, Бишкек, Дубай гэсэн одоо улсуудад 14 том фестивалуудыг зохион байгуулж исэн. Дэлхийн хэмжээний 100 артистуудтай гэрээлэн ажилласан ийм туршлагатай олон улсын оддыг нэг тайзан дээр цуглуулдгаараа ийм онцлог энэ Solana фестивалыг огт бүү алдаарай. За тэгээд 2026 оны 5 дугаар сарын 16-нд 19 цагаас Казахстан улсын Алмата хотод ийм гайхалтай тоглолт болох гэж байгаа юм байна шүү. За дэлгэрэнгүй мэдээллийг 7212 4422 7212 9922 88 тэгтэг 8666 гэсэн дугаараас авах боломжтой юм байна. За хамтран ажиллаж байгаа Solana фестивалд маш их баярлалаа. За дараагийн мэдээ OpenAI компанитай бас холбоотой гэсэн те. OpenAI компани үүсэл гаргуулын тухай ярихад бол Elon Musk заавал яригддаг. За анх Elon Musk-ийн үүсгэн байгуулсан одоо энэ OpenAI гэдэг компани бол дэрнээсээ эхлээл угаасаа түрүү хэлсэн те ашигын төлөө бус нээлттэй компани байх хэрэгтэй байсан. Гэвч энийгээ зөрчөөд ашигын төлөө олсноос нь олж одоо Elon Musk анх OpenAI-г бол орхичээснаас гадна яг энэ шалтгаанаар хэд хэд удаа одоо OpenAI компаниг шүүх дуудсан байдаг. За тэгвэл энэ шүүх хурал нь одоо ер нь бол болж байгаа. Одоо 2 жилийн өмнө бол анх энэ шүүх хурлыг одоо ингээ шүүх дуудсан бол энэ шүүх хурал нь бол яг одоо болж байгаа юм байна. За анх 2015 онд бол Elon Musk Sam Altman-аар бол нийлж байгаа энэ тухайн үеийн Google өнөөдрийн болоод бид нар мэддэг DeepMind-ийн одоо бүтээж байгаа хиймэл оюун маш ухаантай болохоор хүн төрөлхтний эсрэг босох аюултай байна гэж үзсний эцэст одоо энэний эсрэг ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэд одоо нээлттэй хиймэл оюуны туршилтын лаборатори гэдэг зүйлийг нээхэр болсон. За энэ бол OpenAI-г анх үүсгэн байгуулж ирсэн энэ мөч. За гол зорилго нь ашигын төлөө хаалттай хиймэл оюун одоо ер нь бол монопол болохоос сэргийлж байгаа ийм байсан болохоор ашигын бос байх хэвээр нээлттэй байх хэвээр гэдэг бол маш тодорхой үүсгэн байгуулж явахтай л одоо ингэ зарлж ирсэн. За ингэхдээ бол Elon Musk хувийнхаа зүгээс л 44 сая Америк доллар гаргаад компани ихэнх хувийг эзэмшсэн байсан байдаг тэр үед. За 2018 оны үед бол өөрсдийн гол зорилго нь биелэх боломжгүй дээрээ тулаад одоо Google-ийн тоосонд дарагдаад ингэж хоцорсон. Ер нь санхүүгийн хувьд ч гэсэн маш хүнд байдалд ороод ингээд Musk болохоор энд нь зориулаад OpenAI компаниг Tesla-тай нэгтгэе гэдэг юм санал гаргасан баг. Одоо нэгтгэхгүй бол барахгүй нэ гэд. За ингэхгүй бол одоо бид нар зорилготой хүрч чадахгүй нэгэд ятгсан ч гэсэн одоо Sam Altman тэргүүтэй хүмүүс бол одоо тухайн үеийн OpenAI-ийн удирдлагууд эсэргүүцээд за ингэснээр бол компани дотоод хагарал үүс одоо анх үүсэж гэнэ гэж хэлж болно. За Elon Musk бол бүх хувьцаагаа дургуун хүрээд ингээд зараад гарсан ийм түүх баг. За тэгээд ирээдүйд оруулнаа гэдэг ингээд намлцсан байсан, төлөвлөсөн байсан 1 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалтаа бас ингээд зогсоож байна гэдэг юм мэдгэц. За ингээд OpenAI Elon Musk-г 1 тэрбум Америк долларгүй за тэгээ ихэнх одоо хувьцааг нь эзэмшижсэн Elon Musk-д гараа авцсан санхүүгийн хувьд бол маш хүнд байдалд ингэж ороод үлдсэн хоцорсон байдаг ард. За энэ хүндрэлээс гарах одоо мөн хиймэл оюуныг бол сургахад бол маш их хэмжээний одоо техник хангамжийн платформ одоо хэрэгтэй юм байна. Техник хангамжийн тусалцаа хэрэгтэй юм байна гэдгийг бол Sam Altman ол мэдчихсэн. За тэгээд ийм олон шалтгаанаар бол анхны нээлттэй ашигын төлөө бус байх зорилгоос ухраад Microsoft компанитай хамтын гэрээ байгуулсан ийм одоо түүхтэй түрүүн бас дурдсан те. За ингээ OpenAI компани Microsoft-тай ингэж гэрээ байгуулсараа ашигын төлөө ийм компани болж ирсэн. За ингэж анхны зорилгоос утсныг нь бол буруутгаад 2 жилийн өмнө 2024 онд Elon Musk Sam Altman-ыг одоо OpenAI-г шүүх дуудсан баг. За энийх нь хариу бол одоо ерөөсөө саяхан гарсан Калифорни мужийн шүүхээс бол 2 жилийн дараа энэ хариу нь бол гараад за энэ шүүх хурал бол одоо хийгдэх ёстой. Ийм шүүх хурал байна гэдэг. За ингээд энэ шүүх хурал бол ингээд болж байгаа. За ингэхдээ бол хид хідэн зүйлийг бол хууль бус гэж үзсэн баг. За анх Elon Musk-ийн бол одоо өгсөн мөнгийг бол ашигын төлөө одоо буруугаар ашигласан. Мөн GPT-4 технологи алидийн гарчаад байсан. Тэр нь бол өөрөө бүр AGI болцсон байсан гэдгийг бол ингээд Elon Musk бас дурдж байгаа. За энийгээ бол ингээд Microsoft-аас нуугаад нөгөө нэг лицензийн асуудлаасаа болоод жинхэнэ хүчин чадлыг нь олон нийтэд дийл болгоогүй гэсэн юм ачирхалтай зүйлүүдийг гаргаж ирж тавьсан.
За энэ ч утгаараа Elon Musk өөрийн үүсгэсэн хэмэл оюуны компани болох XAI-г бол ашигын төлөө бос гэд өөрсдийн хөгжүүлж байгаа Grok хэмэл оюуныхаа загварыг нээлттэй энэ төр гаргаж тавьсан байгаа шүү дээ. За харин Sam Altman-ы зүгээс бол Elon Musk-ыг эрс эсэргүүцэж байгаа. За ер нь бол OpenAI хувьцаагаа зарж гараад их хэмжээний ашигаас хүртэж чадаагүй бол хорсоод ингэж араас нь явж байна гэж дурдсан. За ингэхдээ бол анх 2017 оны үед л хоорондоо харилцажсэн имэйлүүдээс задлаад за тэрэн дотор нь Elon Musk OpenAI-г ашигын төлөө болохыг бол дэмжиж байгаа тухай хүртэл ийм баримтуудыг гаргаж ирж тавьсан байна. За амарчсан шүүх хурал бол 4-р сарын 27-нд эхэлсэн. За одоо хүртэл ингээ үргэлжилж байгаа ийм шүүх хурал байна. За энэ хүрээд манай мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Дараагийн 7 хоног техник технологи хэмэл оюуны ертөнцийн илүү гоё мэдээллүүдтэй иргэн уулзцгаая. Баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.